Хийх сахиулгын ажиллагаанд Монгол ер нь ямар үүрэг оролцоотой байгаа юм. За бид нэр ер нь хизэнээс энэ хийх сахиулгын ажиллагаанд оролцоод монголчууд одоо маш их нэр хүндтэй гэдгээр ингээд явж ин гэж чинь. Тэгэхээр энэ талаар бид нарт ярьж өгнө. 1994 оноос эхлээл одоо хийх дэмжих ажиллагаанд оролцоод хүсэлтэд явуулж исэн. 1996 онд бас одоо хүсэлтэд илэрхийлж исэн байсан. 2002 онд бүр одоо цэрэг цагдаагийн албаа гишийг инхий дэмжих ажиллагаанд оролцуулах тухай хууль батлагдчихсэн гэдэг. Хамгийн анх одоо бас манай хоёр ажиглагч офицер эрүүл цэнгэл уранда даадорч уранда хоёр Конго улсад үүрэг гүйцэтгэж ирснээр одоо бас яг бичилж Монгол улсын зөвтгчнээс одоо үүрэг гүйцэтгэж ирсэн хүмүүс байдаг. Үүнтэй авцуулаад Аригчаа гэдэг генерал байсан. За Аригчаа генералын одоо хувь нэмрийн өнөөдрийн инхий сахиулах ажиллагааны одоо өдөө зэрэгтэй болоход маш том дэмжлэг үзүүлсэн гэж одоо бас бид бүхий ярьдаг.